хэлбэлүүлээд тэгвэл EQ буюу дасан зохицох чадварын талаар ярилцахаар энэ өглөө хүний нөөцийн аудитор Батгэрэл Цахимаар бидэнтэй холбогдож байна. За өглөөний мэндүргээ сайхан амарсан уу? За өглөөний мэнд сайхан амарсан уу? За тэгэхээр EQ буюу хүн өөрөө дасан зохицох чадвараа ер нь сайжруулж болдго юм болов. За мэдээж яг орчин цагт одоо бид нар IQ гэж аягүй ярьдаг байсан. Одоо дараа нь одоо юм EQ буюу сэтгэл хөдлөлтөө тийм ээ удирдах чадварыг талаар ярьж байгаа. Одоо энэ яг юм ковид үед гэх юм тийм ээ яг юм орчин цагийн яг юм нөхцөл байдлаас шалтгаалаад хүн юм адаптац хийхгүй тийм ээ дасан зохицох чадварыг EQ гэж нэрлэдэг. Ер нь бол энэ хүний одоо тийм ээ яг юм хэмжүүрэг тийм ээ маш олон IQ, EQ, AQ гэдэг ингээ маш олон юм. Энэ бол 10 юм одоо итгэл зүр байдаг. Яг дистраныхаа хувьд болохоор AQ дасан зохицох тийм ээ ямар ч тохиолдолд мэдээж хүн юмыг IQ-гаар цээжүүлж болно. За EQ чадварууд ажил олгох сэтгэлийг хөдөлгөж тийм ээ ажил тэмцүүлж чадах хэдий ч AQ-гийн одоо энэ юугаар бол одоо яг тэр нөхцөл байдалд би хэрвээ гэдэг одоо ийм нөхцөл байдлаар тийм ээ хүн одоо юмыг өөр өнцгөөс харах за юмыг одоо ингээд хурдан дасан зохицож тийм ээ ажлыг одоо ингэж гүйцэтгэж чаддаг шинэлэг байдлаар ажил гүйцэтгэх энэ арга замыг олж чаддаг энэ чадварыг хэлдэг байх юм шүү дээ. Тэгэхээр IQ, EQ гэдэг хүмүүсийн чихэнд их ойр. EQ гэдэг хэлэхээр магадгүй их шинэлэг. Тэгэхээр EQ ер нь тодорхойлох арга зам нь бас өөр байгаад байна шүү дээ. Тэгэхээр ямар арга замаар тодорхойлох юм бэ? За EQ-г бол тодорхойлохын 3 арга замыг бол тэр хэрвээ нэгт тийм ээ ажилтан ирээдүйн талаарх зураглалыг төсөөлж хэрэг тэгвэл гэж асууж байвал энэ бол EQ тийм ээ тодорхойлох нэгдүгээр арга зам. Хоёрт хэрэг тэд мэдэж амжаагүй мэдээлэлтэй тулгуурлан хоригдтой ухаалгаар нүүр тулж чадаж байвал гэсэн энэ бол хоёр дахь арга зам нэгдэг. Гуравт нь болохоор ажилтнууд ямар нэгэн зүйлийг шинээр туршиж олж нэг хүсэл одоо сонирхолтой байгаа эсэхийг олж харах боломжтой гэсэн энэ 3 арга замыг тодорхойлж өгсөн байдаг. EQ-г хөгжүүлж болдог гэж та ярьлаа шүү дээ. Тэгэхээр EQ-г хөгжүүлэх арга зам бас байна да. Ямар арга замаар хэрхэн хөгжүүлэх вэ? Та энгийнээр бас зөвлөгөө өгөөч. За мэдээж EQ гэдэг нь маш чухал зүйл. Энэ бол бид нар огтон цоошин зүйл бол биш. Ялангуяа манай монголчууд бол дасан зохицох юм чадвар маш өндөр гэж одоо өндөрлөгдөг тийм ээ. Тэгэхээр тийм бол хүний дасан зохицох чадварыг 3 арга замаас хайжуулж болдог. Эхнийх нь болохоор зэрэг сатааруулагч зүйлсийг багасгаж төвлөрөхөд суралцах юм бол та ямар нэгэн зүйл дасан зохицох гэж байгаа өөрийгөө ингэ тодорхойлж болох нь. Ер нь бол өөртөө ингээд нэг цаад болдог зүйлүүдийг хүн тодорхойлоод төвлөрөхөд суралцах гэдэг маань яг тэрэндээ бид нэ хийх одоо тийм бүтээн хэмж гаргах тэр цагаа одоо төвлөрөхөд суралцахад бол маш чухал байдаг. Дараагийнх нь ад сарсан асуулт асууж сурах гэж байна. Тухайлбал цалин нэмүүлэх хүсэлт гаргах зэрэг зөрхөө нэмэгдүүлж айцыг үгүй хийх нь чухал байдаг. Мэдээж заавал цалин нэмэх хүч тийм ээ. Би энэ төслийг ингэж хиймээр байна. За надад энэ төсөл буруу яваад байгаа гэж санагдаж байна гэдэг юм. Хэмтчлэн ажлын байран дээр хүн өөрийнхөө нэг анзаарсан зүйлийг бол одоо удирдах албан тушаалдаа одоо хэлэх тийм зориг бол байдаг тийм ээ. Зөвхөн захирлын гэдэг юм удирдах албан тушаалтны хийгснэр бол хийдэг тийм тодорхой хэмжээний айцтай байдаг гэж одоо судалгаануудаар гардаг. Гурав дахь нь бол таны гайхшруулах зүйлсийн талаар үргэлж сониуч байх хэрэгтэй гэсэн ийм 3 одоо зүйлрээд хүн өөрийгөө одоо EQ-гоо тийм ээ адаптац хийх буюу дасан зохицох чадвараа сайжруулах ийм одоо боломжууд байдаг байна гэж. IQ өндөртэй хүн гэд ярьдаг шиг EQ өндөртэй гэж бас бид ярьж болох нь ер нь хэдэн наснаас нь ихээс тодорхойлж болох юм бэ? За энэ дээр бол яг одоогоор бол хэдэн наснаас гэдэг ийм судалгаад одоохон хараахан гараагүй. Гэхдээ адаптац гэдэг зүйл маань өөрөө хүн төрөлхөөсөө өгдсөн зүйл байдаг. Энийг хамгийн гол нь хүн өөрийнхөө сэтгэл мэдрэмж тийм ээ өөрийнхөө хийж байгаа үйлдэл хамгийн гол нь энэ IQ гэдэг бол тийм ээ хүн бол одоо танин мэд хүн оюун ухааны хэмжих суур ойлголт гэж боддог тийм ээ юмыг зээжлэх. За тэгвэл EQ гэдэг нь сэтгэл хөдлөлт харилцааны чадварыг одоо илтгэсэн зүйл байдаг. AQ гэдэг нь болохоор зэрэг бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл өөдрөг санаа зориг эрмэлзлийг харуулдаг ийм зүйл учраас энэ маань өөрөө шууд одоо хүний үйлдэл дээр харуулж болохоор тийм ээ энэ зүйл байдаг учраас манай монголчууд ямар ч нөхцөл байдал тийм ээ сэтгэл санаагаар готрахгүй айц хүч давтахгүй тийм ээ ямар ч нөхцлөөс өөрийгөө удирдан зохион байгуулж чаддаг ийм байгалаас өгөгдсөн одоо ийм генээс өгөгдсөн ийм өвдлүүд байдаг учраас тэр өвдлөө хамгийн гол нь мэдрээд тэрүүгээ сэтгэл хөдлөлөөр зүг дараад тэрийг үйлдэл дээрээ тийм ээ харуулах гэдэг ийм одоо дистрагаар явж байгаа учраас хамгийн гол нь байгаа өгөгдлөө хүн өөрөө мэдрээд тэрэн дээр зөв төвлөрч хөгжүүлэх нь хамгийн чухал гэж бодож байна.
Тэгэхээр яг одоо нөхцөл байдалтай аваад үзэх юм бол дэлхийн ихэнх улс орнд тархаад байгаа энэ аимшигт өвчний үед дасан зохицох чадвар илүү одоо өндөртэй ард түмэн бол энэ өвчлөлийг давж гарахад илүү ойрхон байна гэж харж болох нь. Өөрөөр хэлэх юм бол олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд IQ, EQ гэхээсээ илүүтэйгээр EQ илүү давмгаалах нь. За EQ-г одоо яг салбараар нь аваад үзэх юм бол аль ажил мэргэжилтэй гэх үү, аль одоо амьдралын үйлчлэлд илүү их нөлөөлөл үзүүлдэг гэж харах уу? За мэдээж яг энд бид нар бол дандаа судалгаан дээр ажилладаг гэсэн үг. Тэгээд энэ технологи консалтинг компани Environs гэдэг нэг одоо гүйцэтгэх захирал Дэйв Коплны хэлснээр бол өгдөл цуглуулдаг модельтэй ажлууд тухайлбал хууч, тийм ээ, эмч болон давтамжтай ажлууд бол нэн тэргуунд автоматжуулалтанд өртнө гэсэн. Учир нь одоо алгоритм эдгээр ажлыг хүнээс илүү алдаа мадаггүй шуурхай хийж чадна гэж ийм юуг бол гаргасан байна, санаа гаргасан байна. Энэ юу гэхээр бид нар одоо энэ яг ирээдүйн ажлын байран дээр асар тийм ээ хурдтай өөрчлөлт автоматжуулалтууд явагдаж байгаа учраас одоо IQ-гаас илүү тийм ээ EQ болон AQ маш чухал үн цэнтэй болно гэж одоо харсан байгаа. Тэгээд энэ автоматжуулалтаас үүдээд бид нар шинэ ур чадвар суралцах шаардлага зүй ёсоор гарч ирж байгаа. Тэгэхээр хүн ямар мэргэжил гэхээс илүү ямар нөхцөл байдалд тийм ээ өөрийнхөө сэтгэл санааг тийм ээ одоо тайван амгалан байлгаж бүтээмжээ гаргах вэ гэдгээс шалтгаалan одоо энэ сэтгэл зүйн одоо өөрчлөлтийг үйлдэлээрээ бид нар баталж гаргах нь бол одоо ямар ч мэргэжилд одоо энэ бол хамааралтай. Гэхдээ бол бидний нөхцөл байдал одоо ковидын үеэр бид нар харж байхад бол хүн гэртех удаан байх тусам гэдэг юм уу. Өмнө нь ингээ амьдарч ирсэн одоо угаасаа гэж ярьдаг тийм ээ. Бидний нөхцөл байдлаас бид нар нэг хаш явмаар санагддаг, өгөөд гармаар санагддаг тийм ээ. Олон нийтийн дунд баймаар санагддаг. Энэ зүйлээсээ бид нар яг гэрийн нөхцөлд тийм үү яг ажиллах орчноо бид нар огцон богино хугацаанд цалиод тийм ээ. Өмнө нь хийдгүү байсан зүйлүүдийг хийж ийн гэдэг маань өөрөө яг бие махбодын хувьд сэтгэл зүйн хувьд орчин нөхцөлтэй эхлээд дасах нь бол хамгийн ихний EQ-гийн хамгийн анхны шат байдаг. Тэгэхээр зэрэг энд бол хүн бол удаандаа бол тийм ээ яг тэр өөрийнхөө орчныг бүрдүүлэх сэтгэл санаагаа зөв удирдах тэгээд тэр дасан тогтох чадвар гэдэг маань яг үйл дээр гарч ирдэг гэдгээр л одоо тодорхойлогдох байна. За маш их баярлалаа. Энэ өглөө дасан зохицох чадвар буюу EQ-гийн талаар хүний нөөцийн аудитор Батгэрэлтэй ярилцлаа. Ажилд амжилт хүсье. За баярлалаа.